Зарим төргийн үзэгчтэй өнөөдөр 5 гараг 18 цаг 30 минутаас та бүхэнд хүрдэг. Гарц ярилцлагын шууд нэвтрүүлэг эхлэхэд бэлэн болсон байна. За яг одоо 18 цаг 45 минут болж байна. Ингээд өнөөдөр бид бас ямар сэдвээр, ямар зочдтойгоо хамт үзэгч та бүхэндээ ямар сэдвийн дор ярилцах гэж байгаа вэ гэдгээ юуны өмнө танилцуулъя. За энэ 7 хоногийн хувьд дэлхийн антибиотикийн эсрэг мэдээллийн 7 хоног болж одоо үйл ажиллагаанууд улс орон даяар зохион байгуулагдаж байна. Улс орон даяар төдийгүй дэлхийн нийтээр яг энэ чиглэлтэй холбоотой ажлууд хийгдэж байна. Тэгэхээр антибиотикийн эсрэг мэдээллийн 7 хоног гэдэг маань чухам юу гэж байгаа юм бэ? За энэ антибиотик гэдэг зүйлийг тойрсон олон одоо асуултанд багч гисэн хариултуудыг өгч мэдээллийг үзэгчтэй ойлгуулах, таниулах, сурталчлах үүднээс бас зочтой урьсан байна. Ингээд мэргэжлийн хяналтын газрын мал амьтан хорой цээр чанарын хяналтын улсын байцаагч за тандалт шинжилгээ явуулах ажлын хэсгийн гишүүн Алтан Гэрэл мөн хэрэглэгчдийн эрх хамгаалах нийгэмлэгийн дарга аймгийн хэрэглэгчийн жилийн ажлын хэсгийн нарийн бичгийн дарга тандалт шинжилгээ явуулах ажлын хэсгийн гишүүн Бат Жаргал за мөн түншлэн мэргэжлийн хяналтын газрын эм био бэлтгэмлийн хяналтын улсын байцаагч Баярмаа Баян өндөр сумын мал эмнэлэг үржлийн засгийн дарга тандалт шинжилгээ явуулах ажлын хэсгийн гишүүн Уртнаас нарыг бас урьсан байна. Та бүхэнд орой мэнд хүргэе бас урилга хүлээн авч хүрэлцээрсэн баярлалаа. За нэвтрүүлэг маань шууд явж байгаа. Тэгээд би бас сая сэдвүү танилцуулчихсан тийм ээ. Дэлхийн антибиотикийн эсрэг мэдээллийн 7 хоног гэж чухам ямар 7 хоног болвоо? Энэ ажил эхлээд 2 хоног гинөө. Орхон аймгийн хувьд ямар ажлуудыг хийж байгаа юм бэ? Энэ одоо мэдээллийн эсрэг 7 хоног гэдэг маань чухамдаа ямар үйл ажиллагаанд чиглэгдсэн гэдгээс яриагаа эхлэе гэж бодлоо. Тэгэхээр энэ дэлхийн антибиотикийн эсрэг мэдээллийн 7 хоног гэдэг энэ арга хэмжээ бол зөвхөн энэ 7 хоногийн арга хэмжээ биш юм аа. Манай аймгийн хувьд аваад үзэх юм бол тухайлбал олон улсын хэрэглэгчийн байгууллага гэдэг маань дэлхийн нийтийн хэмжээнд анх 1960 онд байгуулагдсан. Бие даасан ашигын бус дэлхийн одоо 120 гаруй улс орныг нэгтгэсэн. 120 гаруй улс орны 250 гаруй байгууллагыг игнэндээ нэгтгэсэн ийм байгууллага байдаг. Тэгэхээр дэлхийн хэрэглэгчийн энэ хөдөлгөөнүүд маань доолоогоо нийлүүлээд жил бүрийн 3 дугаар сарын 15-ныг олон улсын хэрэглэгчийн өдөр болгон одоо тэмдэглэж ирсэн. За манай улсын тухайд 1990 оноос эхлэн одоо энэ хэрэглэгчийн эрхийг хамгаалах өдрийг одоо тэмдэглэж байгаа. Тэгэхээр олон улсын хэрэглэгчийн байгууллага маань энэ хэрэглэгчийн өдрийг дэлхийн улс орны хэмжээнд одоо анхаарал татсан асуудлаар тодорхой сэдвийн дор одоо энэ хэрэглэгчийн өдрийг бол тэмдэглэдэг ийм уламжлалтай. За тухайлбал өнгөрсөн 2015 бол эрүүл хүнс, эрүүл хооллолт гэсэн сэдвийн дор явагдсан бол энэ 2016 он маань болохоор антибиотикгүй цэсгсэн ийм урьян дор дэлхийн нийтээрээ одоо хэрэглэгчийн эрхийг хамгаалах өдрийг бол тэмдэглэсэн. За 2016 он маань манай улсын хувьд Монгол Улсын засгийн газрын шийдвэрээр хэрэглэгчийн жил гэж одоо зарлагдаж энэ хэрэглэгчийн жилийн ажлын хүрээнд одоо Монгол Улсын хэмжээнд үйл ажиллагаа явагдаж байна. Тэгэхээр манай аймгийн хэмжээнд энэ олон улсын одоо хэрэглэгчийн байгууллагаас дэвшүүлсэн энэ уриалга за мөн одоо засгийн газраас 2016 оны хэрэглэгчийн жил болгосон энэ шийдвэрийн хүрээнд антибиотикгүй цэс хэрэглэгчийн жил хэрэглэгчийн хөгжил гэсэн одоо сэдвийн дор аймгийн засаг даргын захирамжаар ажлын хэсэг одоо байгуулсан байгаа. Хэрэглэгчийн жилийн ажлыг зохион байгуулах ажлын хэсэг. За ажлын хэсгийг аймгийн засаг даргын хамгаалалтын газрын хууль зүйн хэлтсийн дарга ахалж байгаа. За ажлын хэсэгт аймгийн одоо мэргэжлийн хяналтын газар, онцгой байдлын газар, стандарт хэмжил зүйн хэлтс, хүнс хөдөө аж ахуйн газар, эрүүл мэндийн газар, худалдаа авах ажиллагааны алба, хэрэглэгчийн эрхчлийг хамгаалах байгууллагууд бол орсон байгаа. За ажлын хэсэгт орсон байгууллагууд маань хэрэглэгчийн жилийн хүрээнд аймгийн хэмжээнд хийх ажлын төлөвлөгөөг боловсруулж аймгийн засаг даргаар батлуулсан. За энэ төлөвлөгөөний дагуу бол энэ ажил явагдаж байна. Тэгэхээр бид нэр энэ ажлын эхлэл болгож хэрэглэгчийн жилийн нээлт болгож антибиотикгүй цэс хэрэглэгчийн жил хэрэглэгчийн хөгжил гэсэн сэдвийн дор нээлттэй удирдлагыг 3 сарын 24-нд Баян өндөр сумын хэмжээнд зохион байгуулсан. За 4 сарын 19-нд Жаргалан сумын хэмжээнд зохион байгуулж за сургалт сурчлагаа дээрх сэдвүүдийн хүрээнд сургалт сурчлагын ажил хийх за мөн иргэдэд үйлчлэх нээлттэй үйлчилгээг бол зохион байгуулсан байна.
Тэгэхээр энэ ажил маань одоо манай аймгийн тухайд бол энэ хэрэглэгчийн эрхийг хамгаалах өдрөөс эхэлсэн гэж ингэж ойлгож болно. За өнөөдөр одоо бидний хийж байгаа энэ хилцүүлэг маань ч гэсэн за энэ одоо сэдвийн дор за өмнөх одоо тэр антибиотикгүй цэс гэж одоо 3 сарын 15 дэлхийн нийтээр хэрэглэгчийн өдрийг тэмдэглэсэн бол тэр ажлын үргэлжлэл болгож тэр маань зөвхөн тухайн тэр өдрөөр хязгаарлагддаг. Жилийн хүрээнд энэ ажил явдаг байгаа. Тэгэхээр манай одоо жилийн ажлын төлөвлөгөөнд бас одоо энэ эрүүл хэрэглээ тий антибиотикгүй цэцгсэн энэ өрөөнд дор бас тодорхой ажлууд төлөвлөгдөж орсон. За тэр ажлын одоо нэг нь бол энэ тандалт шинжилгээ хийх ажил байгаа. Тэгэхээр энэ тандалт шинжилгээний ажил маань одоо хэрхэн явагдсан талаар манай мэргэжлийн хүмүүс бас ярина. За баярлалаа. Тэгэхээр та бол ерөнхий бас мэдээлэл ойлголттой өгчлөө тийм ээ. Ерөн зөвөр одоо яг антибиотикийн хэрэглээ манай улсын хувьд ямар байгаа юм бэ гэдэг дээр хөнгийнхний асуултаа тавья гэж бодож байна. Тэгэхээр мэргэжлийн хяналтын газрын энэ био бэлтгэмлийн хяналтын улсын байцаагч маань илүү дэлгэрэнгүй хариулдаг баг тий. Та жоох ойлтол. За ер нь антибиотик гэдэг маань ерөөсө төрөл бүрийн одоо нянгаар усгцсан өвчнийг эмчлэх за мөн одоо нянг устгах үйлдэлтэй юм эмийн бэлтгэл байгаа. За вирусээр үүсгэгдсэн болгон тийм ээ одоо бусад одоо жирийн ханаа том уу суулгалтыг эмчлэхэд бол хэрэглэгдэхгүй. За ер нь бол улсын хэмжээнд 500 гаруй антибиотик бол улсын одоо эмийн бүртгэл бүртгэгдсэн байгаа. Тэгэхээр худалдаанд орж байна гэсэн үг. Тий худалдагдж байгаа гэсэн үг. За ер нь бол 2015 онд Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас манай оронд бас судалгаа хийгдсэн. За энэ судалгаанд бол одоо нийт иргэдийн одоо 60 гаруй хувь нь бол антибиотик дур мэдэн хэрэгжилж байна гэсэн судалгаа гарсан байна. Тэгэхээр яг антибиотик гэж одоо яг юу хэлээд байгаа юм бэ? Антибиотикийг одоо антибиотик хэрэглэхдээ одоо бас юу гэдгийг эмчийн заавраар хэрэглэл гэдэг энэ одоо үг маань бол юу гэдгийг хүн болгоны толгоонд бас сууж чадаагүй шүү дээ. Одоо хүртэл тийм ээ хамаагүй аваад хэрэгэлдэг хэвээрээ гардаг эрсдэл нь хэвээрээ байна. Одоо зүгээр энэ дэлхийн 7 хоног явагдаад энэ мэдээлэл одоо эсрэг мэдээллийн 7 хоног гэж бас нэг ёсондоо одоо энэний утга санаа нэг юу юм гэдэг дээр бас та нэг мэргэжлийн үний хувьд. За ер нь бол антибиотик бол одоо ингээд сүүлийн 2008 оноос хойш одоо 3 шинэ антибиотик шинээр нэгдсэн байгаа байхгүй. Энэ маань одоо бид нар нөгөө антибиотик төсөөрчлөлт үүсгэхэд бол бидний үйлчлэгээ болгоход бол маш төхөн болж байгаа. Тийм учраас бид нар одоо антибиотикийн төсөөрчлөлтийн талаар маш их ярих хэрэгтэй. Тэгээд энэ сэдв маань бас одоо малын эмийн зүгт хэрэглээнд дээрээс яригдчихэж байгаа. Давхар тийм. За манай нийт хүн амын одоо бас 60 орчим хувь нь бол ингээд юу гэдэг антибиотикийн зохисгүй хэрэглээг бас хэрэгжилдэг ийм туршилтаа гэдэг юм уу ийм байна гэдгийг судалгаа гаргаад ирсэн байх шүү дээ тийм ээ. Тэгэхээр одоо бол яг өвлөө ирж байна. Ханаа томны дэгдэлт өндөртөө үе байна. За тий хүмүүс одоо дур мэдэж эмчийг зорхоос илүүтэйгээр шууд өөрсдөө одоо тэр ийм сайн гинэ гэдгээр шалтгаалж эмээ авч хэрэгжилж байгаа энэ үед зүгээр яг одоо юу гэдгийг стандарт нь хангагдаад манай Монгол улсын эмийн бүртгэл бүртгэгдээд хяналт шинжилгээнд нь орцсон ямар антибиотикууд байна вэ гэдгийг бас жоохон тодорхой ойлголт өгөхгүй юу та. Ер нь бол антибиотик ерөөсөө антибиотик зөвхөн одоо эмчийн зааврын дагуу за хэд ямар хугацаанд ямар тунгаарын хэд хоног хэрэглэхийн нэг бол бүгд эмчийн зааврын дагуу хэрэглэх шаардлагатай. Тэгээ зөвхөн одоо эмийн сангаас жороор худалдаж авах хэрэгтэй. Манай Монгол улсын хэмжээнд яг одоо Монгол улсын хэмжээнд байна гэсэн шүү дээ тийм. Монгол ер нь бол 20 гаруй нэр төрлийн 20 гаруй бүлгийн 100 гаруй нэр төрлийн антибиотик байгаа тийм. За баярлалаа. Тэгэхээр тандал шинжилгээ гэж нэг юм харагдаад эхэлсэн. Та нар бүгдээрээ бас энэ ажлын хэсгийнх нь гишүүд юм байна тийм ээ. Тандал шинжилгээ гэж одоо яг юу жоохон юу хэлээд байна вэ? Манай аймагт одоо бусд аймагаас онцлох одоо юу ямар ажил хийгдсэн бэ гэдэг дээр бас нэг жоохон ойлголт өгчөө тийм. За уртнаас дарга та микрофон авч байгаа юм. За ер нь антибиотик гэдэг маань бид нар бол одоо өөх түүхс нэг саяхан нэгдсэн. Нэг үгээр хэлбэл Английн эрдэмтэн Александр Флеминг гэж хүн анх пенсилинийг гаргаж авсан байна. Энэ бол одоо дэлхийн 1-р дайны үед маш олон одоо зэргүүдийн аминд орсон. Яг одоо гарч явах үед бол ачтай тустай ийм л одоо эцтэй. Тэгээд цаашаагаа бол үндсэндээ энэ антибиотикийн үүсэл хөгжил маш их одоо сая одоо хүн хэллээ 20 гаруй бүлгийн гээд энэ маш олон төрлийн нянгийн эсрэг энэ антибиотикууд маань тухайн үед одоо хүн төрөлхтөнд бол ач тусаа өгсөн
Одоо ч өгж байгаа. Гэхдээ хэрэгцээ хэтэрх юм бол эргээд одоо бас хор нөлөөтэй гэдэг нь бол одоо орчин үеийн сүүлийн үеийн судалгаа болоод шинжлэх ухааны янз янзын одоо тэр асуудал руу батлагдж байна. Тэгээ бид нар энэ үеийг бол одоо энийг бол сүүлийн үед маш ихээр ярьж гисэн. Ялангуяа антибиотикийг мэдээж одоо хоолн дээр нь цацж байгаа геомэцэнийг цацж байгаа та сайхан хооллороо гэвэл хэн ч идэхгүй шүү дээ. Тэр гашуу энийг бол. Гэтэл огт мэдэхгүйгээр өөрснөөс мэдэхгүйгээр хоол ундаараа дамжуулан хэрэглээд байгаа энэ асуудал бол нэгэнт нийтэд илэрхий болсон учраас бид нар өнөөдөр мэрэгчлэлтэнгүүд хүний эрүүл мэндийн төлөө хүн эмнэлэг, мал эмнэлэг хоёр өнөөдөр тэмцэж байгаа. Одоо тэр асуудлыг бол одоо нэг л зохицуулах хэрэгтэй. Өнөөдөр энэ 7 хоногийн энэ үйл ажиллагааг харж байхад бол хүн эмнэлгийн талаас за мөн аптек эрхлэгч талаас нэлийн юм дэлгэрэнгүй жоргуугаар битгий юм аа гэдэг ч юм уу энэ асуудлууд бол нэлийн тэмдэглэхүү яригдж байгаа. Гэтэл энэ бидний одоо хэрэглэж байгаа мах сүүгээрээ дамжуулан өөрснөө ч мэдхгүйгээр энийг одоо биедээ шингээж байгаа. Энэ асуудлыг бид нар маш олон жил магадгүй гэж ярьж ирсэн. Магадгүй өнөөдөр бид нар магдлахын тулд энэ хаврын одоо Баян Өндөр сүм засаг даргын хамгаалалтын газраас санаачлаад мөн одоо хэрэглэгчдийн эрх ашигыг хамгаалах нийгэмлэгийн одоо бас холбоотой энэ жил нэгэнт одоо хэрэглэгчдийн жилиг зарласан учраас тэрэн дотроо бүр антибиотикгүй цэсгэж онцлсан юм шүү. Тийм байна. Тэгэхээр энэ үйл ажиллагааг танилцуулаад Баян Өндөр сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлаараа 30 сая төгрөг батлуулсан. За энэ спектропротометр буюу одоо яг одоо энэ үлдэгдлийг дээжийг одоо үлдэгдлийг шинжлэх энэ багжийг авсан юм а. Тэгээ 6 сард авсан. За энэ дээр бол одоо жишээлбэл бид нэр нийт үндсэн багжаас гадна тийм ээ 4 төрлийн антибиотик үлдэгдэл, 1 төрлийн пестицид илрүүлэх онцлог, 5 төрлийн дөрвөн тест. Тэгээ ингээд хүн сөдөөж хон газрын мал эмнэлэг ариун цэргийн лабораторитой хамтран ажиллах гэрээ байгуулж Баян Өндөр сум за хэрэглэгчдийн эрх ашиг хамгаалах нийгэмлэг. За энэний дараа бол бид нэр аймгийн засаг даргын захирамжаар ажлын хэсэг байгуулагдсан. Дараа нь мөн Баян Өндөр сумын засаг даргын захирамжаар шинжилгээнд хамрагдах аж ахуй нэгж сургууль цэцэрлэгийг бол тодорхой болгож байгаа. Тэгээ энэ дээр бол үндсэндээ бол 60 гаруй аж ахуй нэгжүүдийн судалгаа бол ирсэн байгаа. За энэ дээр ингээд ажлын хэсэг бол ажилласан. За ерөнхийдөө бол 95 дээж 25 аж ахуй нэгж 85 аж ахуй нэгжийн 92 дээж 25 аж ахуй нэгжийн одоо өндөр мах сүү гэдгээр бас тустай байдаг. За ингээд дээжүүдийг зөвлөсөн. За энэ дээр бол үндсэндээ бол мал эмнэлгийн ариун цэргийн лабораторийн мэрэгчлэлтүүд бол ажилласан. Тэгээ энэ бол бас нэлээд цаг хугацааг шаардсан. Бид нар бол 10 сарын 31-нд үр дүн гаргах ёстой боловч шинжилгээний үр дүн гэдэг нь бол дахин давтан явдаг. За ингээд шинжилгээний үр дүн гаргаад нягтлж үзнэ. Тэгээ эхний шинжилгээгээр эерэг гарсан бол дахин магадлана. Гэх мэтлэнгээ. За ингээд одоо шинжилгээний одоо жишээлбэл тайлан бид нар дээр ирсэн. За энийг бол бид нар мэрэгжлийн үүднээс бас дүгнэлтээ хийж бичих ёстой. Жишээлбэл одоо сүм бүтээгдэхүүн антибиотик үлдэгдэл шилрүүлэх шинжилгээнд дээр 21 дээжин дээр тетрациклины бүлгийн антибиотик илрүүлэх шинжилгээг бүгд сөрөг гэдэг нь үндсэндээ илэрхгүй байна гэсэн үг тийм эргүүл гэсэн үг. Гэтэл бидний бета-лактам бүлгийн антибиотик илрүүлэх шинжилгээгээр 5 дээж эерэг гарч. Тэгэхээр эндсэндээ 21-ээс 21хэн дээжээс 5 гэдэг нь үндсэндээ хөвлөд үчих юм бол 23.1 гэдэг нэлээд өндөр гарч зүйлтэн. За ингээд цаашаа хлорбенкол, сульбанилэмид гэдэг ингээд маш олон бүлгүүд. Энэ дотроо жишээлбэл бета-лактам гэдэг нь үндсээ пенициллин бидний сайн мэддэг тийм. Энэ төрлийн антибиотикууд илэрч байна. За дээр одоо нэг алдарт Еомик айл болгоны хоймор төр залраатай байж байгаа. Одоо өнөөдөр малын эмнэлгийн нийт эмийн борлуулалтын гэж байна шүү дээ. Борлуулалтын 70-аас 80% эзэлдэг болцсон гэхээр аюу масаа байгаа. Асар их одоо өндөр. Тэгэхээр Монголын одоо энэ малын эмнэлгийн зах зээл маш гүн цэгээр орж ирсэн. Еомик мөн яадаг вэ гэхээр малын одоо экто гэж бидний мэрэгжлийн хэлээр ярьдаг. Гадаад болон дотоод шингэгчдийг устгах. Гаднaalын одоо хамооны хажиг ширх доторх одоо тэр туузан хоорхоо тийм үү. Гэсэн чинь одоо строз одоо тэр гуур муур бүгдийг ингээ устгах. Ийм л зорилт юм. Тэгэхээр мал маань одоо тэр шингэгч хорхоонуудаас салаад ирэхээр өөрөө ирэхгүй одоо үндсэндээ бол таргална. Энэ бол бас ашиг тустай. Ашиг тусын хувьд бол ярих юм байхгүй. Энэ ашиг тусыг бид нэр уцаагаад маш одоо аж ахуй дээр мал аж ахуй дээр ашигтай боловч
Тэр одоо малын биеэс гадагшлаагүй эвмэгтийн Йомекийг маш бага тунгаар олон дахин хэрэглэх юм бол тэр элхэн торимлогддог. Генийн өөрчлөлтөнд нөлөөлдөг гэдэг одоо эрдэм судлаач гаргаад ирж штэ. Тэгэхээр бид нэр энэ Йомекийн замбраагүй хэрэглээний дараа яг одоогондоо бид нэр 90 сар бол дороо хордоод унчихгүй маа гэхэд цаашдаа бидний үр генийн өөрчлөлтөө гарах юм. Цаашлах юм бол энэ маш олон төрлийн харшлууд байна. Тодорхойгүй өвчнүүд байна тийм үү? Цаашлах юм бол энэ хор тавдруудын нөлөөн төр эдгээр одоо Йомек болоод Йомек гэсэн энэ одоо асуудал маань байна гэж бодож байгаа. Тэгэхээр энэ шинжилгээнд дээр жишээлбэл махан бүтээгдэхүүнээр за жишээлбэл нитрит тодорхойлсон энүүд байхгүй байна. Нитрит гэдэг нь бид нэр хямтаа хийж иддэг. Зүйлийг хэлээд нь шүү дээ тий. Тэгж л ойлгох. Энэ маань бол үндсэндээ бол за яг хуу ерөнхийдөө хямд л илэрж байгаа. Бусад одоо энэ махан бол байхгүй гэж ойлгодог. Байхгүй байна гэдэг ингээд гарч байгаа. Гэтэ бид нар бол маш өчүүхэн дээжийг цуглуулсан юм шүү. 85хан дээж гэдэг маань үндсэндээ бол хангалтгүй маш их жижиг гэн. Тэгэхээр би энэ дээр за Йомек одоо жишээлбэл тэр саяны биний хэлээд байсан шүү дээ. Одоо бета-лактан бүлгийн энэ одоо антибиотик маш их илэрч яана гэдэг нь одоо нөгөө нэг малчтын яриад байгаа алдарт цагаан тариа. Алдарт цагаан тариа буюу пен стрип гэдэг одоо эмийнхээ нэршлэр үл тийм ээ. Тэгээ нороцлын лактолокос гэдэг одоо энэ бас амбцлын агуулсан, пенцлин агуулсан. Энэ тариаг бол одоо бас маш ихээр хэрэгжилж байгаа гэдэг нь гарч байна. За тэгээд евромектин бол ихэнх дээжинд илэрсэн. Тэгвэл нөгөө хүний биед шингэх зөвшөөрөгдөх стандарт хэмжээ гэж бас байгаа юм л да. Тэрнээсээ хэдийгээр бага гарч байгаа боловч ихэнхэд нь илэрч яана гэдэг маань эргэлээвэл замбраагүй байна. Өнөөдөр монголчууд jankan ичний цаг байна. Йомек эргэлж гисэн малыг өнөөдөр нэг монгол айл хөр идэл өвлжөнгөө иддэг шүү дээ. Өвлжөнгөө иднэ гэдэг маань өвлжөнгөө өдөр болгон тэр Йомекийг бага тунгаар маш бага тунгаар аваад байна гэсэн. Тэгэхээр тэр одоо эмэнд дасал гэдэг маань одоо эндээс төрсөн тийм. За ерөөсөө сая уртнаас даргын ярианаас бол бидний чиглэл бараг нэлээд өөрчлөгдчихлээ. Яг гэвэл бид дөнгөж сая нэвтрүүлэг эхлэхдээ л одоо нийт хүн амын 60%-ны антибиотикийн зохисгүй хэрэглээ гэдэг юм уу тийм ээ. Энэ буруу хэрэглээтэй байна гэдгээ тодорхойлоод гаргацсан байж итэл дахиад хүнсээрээ дамжуулаад маш аюултай нөхцөл байдал үүссэн байгаа гэдгийг энэ явуулсан тандал шинжилгээ, судалгаа энэ та бүхний хийсэн энэ олон ажлын үр дүнгээс харагдаж байна. Нөгөө магадгүй гэж ярьдаг байсан 2-3 жилийн өмнө үе тингинлээ гэж ярьдаг байсан чинь одоо бидний хүнсэнд бүр ойрхон хөрчөндөө аваад хадгалсан байгаагаас харахад бол үнэхээр анхааралтай авахгүй бол хүнсний энэ аюулгүй байдал гэдэг юм чинь энэ зүйлүүдээс илүү их хамаатай гэдэг нь харагдаж байна. Бараг би сая мэдээ сонсож байгаад юу илээ уртлын дэлгүүрээс чинь нэрээ нөгөө шинжилгээгүй мах авцсан чинь гэж бодож сууж илаа. Тэгээ одоо яг мэрэгжлийн хүн алтан гэрэл байцаагч чанарын яналтын улсын байцаагчийг байж штэ. Яг нөгөө малын амьтаа хориод зэрэгэд чухал хүн бас ирсэн байгаа учраас одоо бүр ортноос даргын ярьсан дээр тодруулж хэлээч илүү амьдралд ойрхонороос тайлбарлаач. Манай үзэгчид магадгүй үзээ сувгаад харуулаад за юу мах шүлтэй холбоотой ямар маханд яхаар антибиотик байдаг вүлээ гэдэг одоо ингэж сууж байгаа х тий. Микрофоны нортол. За сүүлийн жилүүдэд малын эм бэлтмэлийг үлдэглээ гэж нэлээд яригдах болсон байж байгаа. Энэ бол одоо мал эмнэлгийн эм бэлтмэлийг одоо тухайн малын тодорхой нэг өвчнийг эмчлэх нэг бол өсөлтийн урдсгах тийм ээ махны гарцыг нэмэгдүүлэх тэр тухайн малын үржлийг зохицуулахын тулд ингээд харигдж байгаа одоо эм бэлтмэл нь одоо малын махсуу одоо үнд хоримтлагч гарч ирээд байна. Тэгээд тодорхой хэмжээний хугацаа байх ёстой л доо. Тэр малын биеэс гадагшлах хугацаанд болоогүй тохиолдолд тухайн малыг одоо төхөөрч хүнсэнд хэрэглэснээс болж байна. Малын эмийн үлдэгдэл хүний биед хүнд бас нөлөөлж байна гэж үзэж байна л дээ. Одоо сүүлийн эрдэмтдийн судалгаагаар бол энэ мал эмнэлгийн эм бэлтмэлийн идэх нь маш өндөр маш өндөр одоо тунтай гэсэн үг. Өндөр тунтай байдаг учраас одоо хүнд харшил үүсэх, дархлаанд нөлөөлөх, урагт нөлөөлөх, мөн хор тавдрын одоо үүсэх нөхцөл бас бүрдэж болзошгүй байна гэсэн судалгаа гарцсан байдгийн. Тэгээд ерөнхийдөө та харж байгаа дээр. Тийм энэ судалгааны тоо мэдээлэл. Судалгааны тоо мэдээлэл байна л да энэ. Одоо манайхны өргөн хэрэгжилж байгаа ерөнхийдөө мал аж ахуйд антибиотикийг бол маш өргөн хэрэгжилж байгаа. Энэ буцаад хүнийхээ эрүүл мэндэд, хүнсний аюулгүй байдалд, нийгмийн эрүүл мэндэд бас өргөөр нөлөөлөх. Ийм болзошгүй үе ирчлээ гэж үзэж байгаа. Ингээд пенсилин Ж гэдэг үлдвэл байгаа л да.
Пенслийн жиг бол малд их өргөн хэрэглэн хэрэгжилж байдаг. Энэ бол 10 тарснаас 10 хоногийн дараа малын биес гадагшилдаг. Пин стрип буюу одоо манай малчтын ярьдаг алдар цагаан тарай байж байгаа. Энийг тарсны дараа 30 хоногийн дараа малын биес гадагшилж байдаг байхгүй юу? 30 дотроо байж л юм. 30 хоног дотроо байж яана гэсэн үг. Тэгээд тэр нь амбицлын бол 16 хоног. Одоо алдарт эвэрмэгтийн байна л да Йомик. Йомикийг одоо 21-ээс 31 хоногийн дараа бол малын биес гадагшилдаг учраас одоо Йомик тарсан малыг сарын дараа үндсэндээ гаргаж хүнсэндээ хэрэглэж явах ёстой. Тэгэхээр манай анхан шатны одоо малчт маань бол малдаа Йомик тарчаа зах зээл шууд борлуулцдаг тийм. Тэгээд тэр нь одоо хүмүүсээрээ дамжиж одоо орж оног сая манай урт насд байцаагч ярьж байгаа бол бас хүний эрүүл мэнд ингээ сөргөөр нөлөөлөхөр болчиход байгаа маа. Мөн өсөлт хөгжлөлтийн дүрсгийн тулд малд тодорхой хэмжээний гормоны бэлтгэлүүд тарьдаг. Эдгээр нь харган болох гэдэг нь зөв шүү дээ. Нэг ёсондоо тийм. Тэр харган том биетэй болох тулд гормоны бэлтгэлүүд. Энэ бол одоо 60 хоног буюу 3 сарын хугацаанд малын биед байж байдаг. Өөх нэлээ. Тийм. Тэгэхээр 3 сарын дараа тэр малыг гаргаж хүнсдэж ижил хэрэглэх хэрэгтэй байхгүй юу? Сүүгийн ч гэсэн 30 хоног одоо 60 хоног сүүг нь хэрэглэхгүй байх хэрэгтэй гэж байгаа байхгүй. Тэгэхээр манай энэ фермерүүд одоо үндсэндээ бол антибиотик таригдсан малын сүүг 3 хоног онолохгүйгээр саагаал одоо нийлүүлэх гэж байгаа. Тэр нь одоо сая жаархан жишээ шүү дээ. Тийм маш ойрхон жишээ тийм. Тэгээд саалаа сүүг нийлүүлдэг. Одоо энэ эвэрмэгтийн тарилаа тийм. Йомик тарилаа шууд саалаа сүүг нийлүүлээ гэж байгаа байхгүй. Тэгээд мөн энэ үржлийн зохицуулахын тулд малд бас гормоны бэлтгэлээр хэрэглэж байгаа юм да. Гормоны бэлтгэлүүд одоо прогестерон, тестостерон гэж хоёр гормоны бэлтгэлийг бол ороог нийлүүлэхийн тулд одоо тийм ээ өвөл өхрөө төрүүлж одоо ашиг шимийг авахын тулд хийдэг байж байгаа. Эднэр нь бас одоо 60 хоногийн хугацаатай малын биеэс гадагшилж байдаг. Тийм учраас малын биеэс одоо нэмийн үлдэгдэл гадагшлахаас өмнө авч хүнсэнд хэрэглэх асуудлыг одоо хориглох ёстой. Энийг манай малчд бас зөвөр ойлгоод бас нэгэнд хүнд хүнс нийлүүлж байгаа улсууд яг юм тарианыхаа тэр биеэс гадагшлах хугацааны дараа одоо энэ малыг нэлээд оруулж авах шаардлагатай байгаа маа гэсэн асуудал байгаа юм. За энэ бол ерөөсөө ингээд юу гэдгийг төрийн бодлого гэдэг юм уу? Одоо ингээд нэг альва зүйлийн чинь нэг төр те бүхнийг хариуцах гэдэг бас нэг юм шалтгааныг ярьдаг тооцдог болчихлоо шүү дээ. Гэтэл эн чинь хувь хүний одоо нөгөө малдаа өгж байгаа тэр имийн одоо юу гэдгийг энэ зөв зохистой хэрэглээ, буруу зохистой хэрэглээ гэж хоёр шатны юм яригдаж байна. Гэтэл энд чинь бас хүн чанарын асуудал, энэ олон мянган ард түмний эрүүл мэндийн асуудал давхар яригдаж байна. Жишээлбэл Эвомик гэдэг энэ тариагийн чи хийцэн байгаа хүн тухайлбал нөгөө малаа хүн ирээд одоо эд шамаар байна гэл тэгэхэд 7 хоног болж ин за эзбэнээс дахиад нэг 20 хоног үлээгээд нэг зарыг ихгүй нөгөө мөнгөний аваад малаа нийтлал өгөө явуулах нь шүү дээ тийм малын цамбаа хэрэглээ бол ингэдэг хэцүү л шүү дээ. Худалдан авч худалдаж байгаа хоёрын хооронд л эндчээрөөсөө л айгүй олон юм явуулдаг шүү. Тийм. Маш олон зүйл энийг үл ярьж байгаа. Зөвхөн одоо антибиотик ба шүү дээ. Эвэрмэгтийн гэж ярьж байна тийм. Сая алтан гэрэл байцаагч ярьлаа. Тэр даавар гэж. Тий. Даавар одоо маш удаан гардаг гэж шүү дээ. Тэгэхээр энэ маань 60 хоног гэж ганцхан өгүүлбэрээр хэлэхэд ялангуяа өсвөр насны хүүхдийн өсөл хөгжөлтөнд муугар нөлөөлдөг гэж асууж байна. Энэ маань яг хүүхдээр одоо жишээлбэл өсвөр насны эмэгтэй хүүхд байхад өргөлийн бодлого төрүүлээд боож ч юм уу. Эсвэл тий. Ийм хор нөлөөтэй юм аа гэдэг. Ингээд цаашаа бид нэг аюул уршигын талаар ярих юм бол маш их юм байна. Ялангуяа одоо ер нь тэгээ бид нар юм л да. Зөвхөн энэ Йомик антибиотикийн талаарч бас биш. Хавар 5 сараас эхлээл бүх малыг вакцинжуулж эхэлдэг. Толгой дараалал. Толгой дараалал шүү дээ. Вакцин гэдэг маань одоо зөвхөн юу вэ гэхлээр формал вакцин гэж байж байна. Эсвэл ерөөс анд үсгэр. Тийм ээ тухайн одоо өвчний үүсгэрийг сулруулсан. Одоо тэр тухайн өвчний нян гэсэн үг шүү дээ өөрөө сулруулсан. Тэрнгээр л тарьж дарахтаа тогтоод. Тэгэхээр тэр өвчин маань үндсэндээ бас вакцин тарилаа гэхэд бас л мөн адилхан тэр малын биед хадгалагдаж л байдаг. Тэгэхээр малчттай болон малын эмчнэртэй бид нэр хавар 5 сараас эхлээд болж л өгвөл нөөцийн махыг идээч гэж ингэж зөвлөдөг иргэдтэй. Яг тэгэхээр амьд малын мах бол одоо хавар болол энгүү чинь одоо сайхан яргуу ийдсэн ямааны мах монголчууд явж өгдөг шүү дээ тийм ээ. Тийм асуудал байж байна. Тэгэл вакцин дөнгөж тарилаа бас маргааш нь идлээ л байхгүй юу? Тэгэхээр энэ ямар их эрсдлүүдийг дагуулдаг байгаа юм бэ гэдгийг бид нэр ярьж ирсэн. Гэхдээ одоо бол нэлээд хүчтэй байх хэрэгтэй. Тэгэхээр энэний цаана бол яг өөрөө чи хэлдэг нөгөө хүн чанар харилцан итгэлцэл байх хэрэгтэй байхгүй юу? Өнөөдөр би Йомиктэй мал тарьчихад маргааш нь би өөрийнхөө төрсөн үр хөвгөдөд лав өгч явж чадахгүй байхгүй юу? Яг энтэй адилхан
манай малчид маань бас нэлээд хариуцлагатай байна. Зээр нь энэ дээр төрийн зохицуул байх шаардлагагүй болцоо. Тэр хүний эмийг одоо хүн аптекаас очиж авахад харилцан ярьж байгаад ингээд бас эмнүүдээ бэлэн авчиж जैन жортой жоргуу. Өнөөдөр захын аптекаас ямар ч антибиотик авахд бол зүгээр л жоргуул өгч байгаа шүү дээ. Ширхгэн ч өгч байгаа. Магадгүй энэ нөгөө тамхи ширхлэхийн эсрэг явдагтай адилхан баг эм ширхлэхийг эсрэгж байхыг асуудал зохион байгуулах гэж өгсөхгүй болж байгаа. Тэгэхээр бид нар энэ төрөөс зохицуулт хийх ёстой маа. Яахаар байхгүй. Бид нар Явмикийг бол зам руугаа алдсан шүү. Захын малчин 90 хот ороод тэрнээс цүнхэндээ хийгээд буцаад ороод ирж шүү дээ. Тэрийг та 20-той бараа 20 эм авч явж гэнэ гэж хаач хизээч хураасан тийм тохиолдол байхгүй. Энэ хэдэн жилийн өмнө 12 онд л үү бүх малыг толгой дараалан Явмик тариагаар тарьсан. Энэ бол үнгүй тариа гэж одоо бид нарт түүхэнд үлдсэн юм уу да тийм ээ. Бүх малчид үнгүй Явмик тарьсан юм л да. Энэ үнгүй юм гэж байхгүй шүү дээ. Бас л бидний төлсөн татварын мөнгөөр нэг компаниас тэр асар их хэмжээний Явмик аваад Монголын зах зээл рүү оруулсан л байхгүй. Тэгэхээр тэр бол асар их Явмик зүйлсэн жилүүд. Тэр жилүүдээс хойш 2-3 жил өнгөрч байна. Ямар үр дүн гарсныг бол өнөөдөр мэдэхгүй л яваа шүү дээ. Хэлж мэдэхгүй шүү дээ. Өнөөдөр та бидний дунд ч одоо яг тий одоо мах эзнийг үүсэхгүй л байна. Тэгээд одоо бас нэг юм анхааруулах хэрэгтэй юм бол байдаг. Би зүгээр байнга ярьдаг. Хавраас хойш л ярьж. Бид нар түүхийн юмд эргээд их дуртай болсон шүү. Түүхийн элэг сайхан сайн тий. Түүхийн цагаан ямааны элэг сайн шүү. За тэгээд хавар болоод ирэнгүүт манай эрхэм нөхдүүд буугаа бариад борг өрөөсний цуснд гарч ичдэг шүү. Тэр борг өрөөсний цуснд юу явж байгааг нөхөр мэдэхгүй тийм ээ. Чон. За юм байна. За дээр нь нөгөө өрөөний засаа гэж одоо гараж иддэг. Тэр өрөөний засаанд бас юу яаж байгааг бид нар мэдэхгүй шүү. Тэгэхээр энэ эрсдэл зан үйлүүдээсээ бид нар ерэн жоохон татгалзаж байх ёстой шүү. Болгоомжтой сэрэмжтэй хэрэгтэй. Юунуудаас гадна. Тэгээ бид нар өнөөдөр зөвхөн яг малын эмчнэр энэ чиглэлийн антибиотик юугаа ярьж байна тийм үү? Бид л пестицид гэж бас нэг агуу юм байна шүү дээ. Бид нар энэ ургацсан өндөр авахын тулд шавжаас хамгаалахын тулд нөгөө хөрсөө хариуцах тийм үү? Тэр маань хөрсөөрөө дамжаад нөгөө улаан буудаанд маань нөгөө тарьсан төмсөнд маань шингэждэг. Пестицид мөн адилхан ялгаах. Пестицид гэдэг маань дотроо маш олон янз шүү дээ. Яг нөгөө лекта нүний бүлгийн антибиотик гэдэгтэй адилхан пестицид дотроо бол маш олон хорууд. Тэгэхээр бид нэр ерөөсөө л эрсдэл дундуур гэж. Одоо хүнсний цах дээр зарж байгаа жимснүүд их гоё өвдөлтөө гэдэг шүү дээ. Яавал нь ялцаад. Тэгэхээр энэний чинь гадуур нэмхэн тэр одоо парпины төрлийн бодис бас байна. Шавжаас хамгаалсан бодисууд байна. Энийг угааж арчгүйгээр хэрэглэснээр бид нар яг юу болоод байна. Тэгэхээр ингээд бид нар ингээд яриад байгаа зүйл дээр идэх юмгүй болчиход байгаа юм шиг байна. Тэгэхээр хувь хүмүүсийн хариуцлага тухайн хүний худалдагчийн гэх юм уу нааш нийлүүлж байгаа тэр компани гэх юм уу энэ хүн амаа хүнсээр хангаж байгаа асуудал маш ариун үүрэгтэй юм шүү дээ. Тэгэхээр энийг л одоо дагаж мөрдөөд хин хиндээ одоо юу гэх юм өстой жинхэнэ хүн чанараа харуулад явах юм бол бид нар болохгүй юм байхгүй. Тэр хүн бид нар харамсалтай байхгүй. Халтарч унаад хүн өлөө гоцлогоо эмнэлэг явдаг тийм үү? Тэр бол бодит. Гэтэл зөвхөн өдөр болгон идж байгаа хоолоороо дамжуулаад хор идээд энэ үйл дэндүү унагтай амар аимшигтай тий. Тэгэхээр энэнд өнөөдөр зөвхөн тэр эмийг идэхтэй болно биш үү? Одоо уух хэрэглэхтэй болно шүү. Тий, одоо магадгүй одоо ингэж ярьж гисэж та бүхэн бол бас сонсон баг. Хүн төрлөختөн хөгжилтэй орнууд өнөөдөр антибиотикийн дараагийн 90 үе рүү шилжиж орж байна гэж. Антибиотик анх нэгдэж байхдаа маш олон хүмүүсийн амийг аварсан бол одоо бид нэр антибиотикнаас арай өөр юмар антибиотикийнхаа эрүүлэндээ авъя. Тэгэхээр антибиотик бол 90 үеэ дуусгаж байна гэсэн. Магадгүй би бол бас бодохгүй монголчууд бол яг хоо зарим үеэрээ хоцорж байгаа ард юм гэж одоо ярьдаг шүү дээ. Гэхдээ бид нар социализмын үед бидний одоо энэ холон эм тариа юу байсан бүү мэд. Тэгтээ харьцангуй эрүүл одоо жинхэнэ одоо байгалаараа явж байгаа. Хүн сэтдэг байсан бахан. Тэг идэж явсан тийм улсууд. Бидний өөрөө өгтүүч гэсэн бас харьцангуй. Гэтэл одоо замбраагүй одоо хэрэглэнүүд ороод ирлээ шүү дээ. Тийм учраас бид нар үнэхээр болгоомжлж энэний төлөө дуурхаас шаардлага байхгүй. Бүр хийхээс ч шаардлага болчихлоо. Одоо тэгээд хаанаас бид нар баталгаатай шинжилгээ юмд нь олчихсон эрүүл мах олж идэж уушаа бэлтэх вэ?
гэдэг чи одоо бас нэг том асуулт болчиход байна. Тэг яа тэгвэл энэ мэдээлэлээр дамжуулаад бид нар ерөн зүгээр цаашид хийх бол олон ажлууд бидний өмнө байгаа юм байна. Тэг манай аймаг өөртөө бас анхдагч болоод энэ тандал шинжилгээ хийх бас багш техникийг авчираад эн чин ажлын үр дүнгээ харсан байна гэдэг чинь давуу тал одоо юу гэдгийг ингээл нөгөө булган завхан өсгөл ингээл хамаагүй олон аймаг орон нутгаас эдшний махнууд орж ирж байна. Энэ дээр манай аймаг бас яаж анхаарлаа хандуулж байгаа юм бэ? Энэ сайн жишээгээ тэн дээр одоо очиод нөгөө лаборатори юм ажиллаж байгаа юм уу? За энэ дээр бол ерөнхийдөө манай иргэд бол үйлдвэрийн аргаар нэрлсэн малын махыг л одоо үнсэн дахиу хэрэглэх хэрэгтэй байна. Ягаад гэвэл үйлдвэрээр нэрлэж байгаа бүх малын мах шинжилгээнд хамрагддаг байж байгаа. Амьд байхдаа хамрагдж байна. Одоо гаргаад мах болсон хоноо ч гэсэн одоо тэр бас чанарын баталгаа ажилт шинжилгээнд хамрагдж байдаг юм байна. Тэгээ одоо манай аймаг бол бас нэг яваад бол өөрийн гэсэн малын захтаа болчлоо 5 эрдэнэт таны дэвгээ тийм 5 эрдэнэт таны дэвээр ирж байгаа бүх мал бол гарал үүсэлтэй аамхын хиний малнаас гарсан тийм ээ. Хаанаас орж ирсэн, хинбаа орж ирсэн бүх одоо тодорхой байж байдаг. Гарал үүсэл тодорхой. Тийм учраас одоо яг мал махыг бол одоо зөвшөөрөгдсөн тэр төвлөрсөн цэгээс л удалж байгаа бол одоо үнэхээр баталгаатай л гэж байна. Одоо ерөнхийдөө баталгаагүй зүгүүд байна л да. Манай хорооллын мах цар дэглэгүүрүүд байж байдаг. Эднэр бол одоо ямар нэгэн гарал үүсэл байхгүй. Одоо үндсэндээ ямар антибиотик, ямар одоо баржит эсрэг юм хэрэгэлсэн одоо өвчин тусаад өхлийнхээ өмнө шатанд байхад нь одоо малыг муулдаг байхгүй. Ингээд тэр нь хүнсэнд эцэг ясгүй юм байна. Тийм махыг одоо авчруулад өнгө хэлбэрийг өөрчлөөд ингээд тодтолтоолох хэвээр нээлттэй явагдаад байгаа байхгүй. Тийм учраас энэ хороолт одоо мах зардаг данаас махны дэлгүүрүүдийг одоо болиулах, татан болгох чиглэлийн асуудлууд яригдж байгаа. Энэ ажлыг бас хийх ёстой юм байна. Энэ хийх ёстой ажил нэг үйлдвэрээр боловсруулагдсан одоо тэр асуудал руугаа л ер нь явах зүйтэй маа гэсэн асуудлыг бид нэр хөндөж байгаа юм л да. Одоо жишээлбэл чөлөөтэйхэн шиг өдөөнөөс бид нар бол монголчуудын амьдралдаа тавьчих жоо найз нөхөд юу гэдэг тэднээс л аваад явчихдаг шүү дээ. За тэгэл 100 болохоор бид нар одоо хамаагүй нэг найз захсад авчираад эсвэл зах дээрээ судалж байгаа бол нэг ямаач хэрэл 100 гэл гараад ирдэг. Энэ асуудлууд энэ төр маань одоо юу гэдэг тийм тодорхой биш л юмнууд яваад байгаа байхгүй. Гэхдээ яг нь ер нь бол цаашид бидний энэ үйлдвэрийн хүчин чадлыг нэмэгдүүлэх за дээр нь энэ шинжилгээний асуудал лабораторийн хүчин чадлуудыг нэмэгдүүлэх хэрэгтэй гэсэн асуудал байхгүй юу. Тэгэхээр энэ бас ийм асуудал байна. Яг тэгэхээр за өнөөдөр бид нэр үндсэн багжийг авчлаа. Гэтэл онцлогооны нөгөө онцлог гэж одоо энэ бодисыг илрүүлэх бодис. За жишээлбэл юмыг илрүүлэх бодис гэдэг маань өөр онцлог гэдэг бид нар онцлог гэж яриад байна. Антибиотикийг илрүүлэх чинь бас нэг өөр байна. Гэтэл энэ маань асар өндөр үнэтэй байхгүй. Жишээлбэл бид нар саяны яагаад ингэ баг дээжинд хийсэн бэхээр нөгөө л хөрмөнгөтэй холбоотой. Хүн сонсоход 30 сая төгрөг гаргасан юм шиг сонсогч чаддаг. Тэр чинь үндсэн багж авчиж байна. Дээр нь онцлог авчиж байна. Нэг эрхэм дээжийг шинжилэхийн тулд тэр онцлог чинь сая 500 сая төгрөг. Ирэм дээжин дээр шүү дээ. Ингээд ирэхээр нэлээд хөрөнгө шаардна. Бид нар өнөөдөр яг хөрөнгөгүй мөнгөгүй энэ төр гэж айл болгон тэгэл хаагдаж байгаа. Тэгэхээр үнэхээр тэр хүнсний аюулгүй байдлын төлөө зүтгэж байгаа юм. Өнөөдөр бид нар юм зөндөө хөрөнгө оруулалт хийж байна. Хот маань гоё болж байна. Өнгө засч байна. Сайхан цардмал замтай болж байна. Энэ бол хөгжил. Гэхдээ энэ их сайхан саруулахын замаар тэр их өндөр гоё байшин дотор бид нар эрүүл явуучих хэрэгтэй байхгүй. Тэгэхээр энэ эрүүл ах уу одоо тэр энүүнийхээ хүнс одоо юу гэдэг тэр эрүүл явахын төлөө тэр мөнгө төгрөгөл гаргаж хүнсний аюулгүй байдлаа дээд зэгт бас анхаарах хэрэгтэй тийм. Өнөөдөр яг ингэснийхээ үр дүн та нар ямар арга хэмжээ авсан бэ гэж. Өнөөдөр жишээлбэл сүүнд ус холих юм уу янз янзын юм бид нэр илрүүлсэн тохиолдолд тэр тухайн зарж байгаа хүнд арга хэмжээ аваад сүүг насгадах юм устгах юм. Аль хэдийн гэдэг чинь зөвшөөрлгүй зарах юм бол аавал устгаад явчихдаг. Гэтэл өнөөдөр бидний энэ шинжилгээний үр дүнд жишээлбэл хинбаа сүү тэдний гэдэг нь тодорхой байгаа шүү дээ. Энэ чинь ингээд жагсаалтаар байж байгаа. Гэтэл шууд давхиж тэдний сүүг асаад ингээд ийм асуудал авч болохгүй маа. Бид нэр цааш нь энэ бодлогоо энийг яаж багасгах вэ? Яаж одоо төрийн тэр цензур хяналтыг оруулдаг болох вэ? Иргэдийн ухамсарт энийг яаж суулгах вэ? Энийг л одоо бид нэр хийхээс шаардлагагүй гэж байна. Энэ дээр би бас нэмээд ингэж хэлээ гэж бодож байна л да. Өөрөөр хэлбэл ямар ч улс орны хувьд тийм ээ хамгийн одоо үнд зүйл нь юу вэ нэгвэл ард иргэд нь байгаа шүү дээ. Тэгвэл тэр ард иргэд маань бас эрүүл байх ёстой. Тийм ээ эрүүл байх ёстой. Тэгвэл өнөөдөр одоо манай улсын тухайд манай ард иргэд ямар хэмжээнд
одоо хүнсний аюулгүй байдлаар хангагдаж тий. Одоо амжиргаагаа залгаж байгааг бол өнөөдөр бас ойлгосон гэж бодож байна. Өөрөөр хэлбэл антибиотик гэж юу юм? Яагаад өнөөдөр энэ антибиотикийн эсрэг ийм мэдээллийг энэ 7 хоногийн хугацаанд хийхээр болов тий? Манай аймаг яагаад ингэж нэрлэх болов гэдгийг бол бас багч гэсэн жоохон мэдээлэл авсан байх гэж бодож байна. Тэгээ бид цаашдаа одоо юун дээр анхаарах вэ гэх юм бол юуны өмнө одоо иргэд хэрэглэгчд маань өөрсдөө маш сайн мэдээлэлтэй байх хэрэгтэй. Тэхийн тулд одоо бид нар цааш нь яах гэж нэгээр энэ ажлын хэсэгт орсон одоо байгууллагууд маань нийлээд тийм ээ бүх багууд дээр сургалт зохион байгуулах гэж байна. Сургалт зохион байгуулахын зэрэгцээгээр тухайн багт нь одоо зориулаад тийм багц гарын авлага материал өгнө. Тэгэхээр манай иргэд одоо энэ багууд дээр зохион байгуулах сургалтанд бас идэвхтэй оролцоорой. Тэр баг дээр өгсөн одоо гарын авлага багц материалтай өөрөө танилц, үр хүүхдээ оншуу танилц. Тэгээд өөрсдийнхөө амьдралд одоо тэрнийг бас анхаарч багч гэсэн дадал хэвшил болгохын төлөө цаашдаа анхаарч ажиллах хэрэгтэй гэж ингэж бодож байна. За тэгээд зөвхөн одоо иргэдгээд одоо хязгаарлахгүй яг одоо энэ өнөөдрийн энэ асуудалтай холбоотой байгууллага аж ахуй нэгж хувь худалдаа эрхлэгчид, үйлдвэрлэгчид маш олон хүн биш үү. Тэгэхээр энэ бүх оролцогчд маань бүгдээрээ энд бас нэлээд хариуцлагатай хандаасай. Тий? Өнөөдөр бид нар шууд одоо мах битээ эдсөө битээ уу гэж хэлж байгаа биш. Бидний өнөөдрийн хэрэгжилж байгаа юм маань өнөөдрийг болтол хяналтгүй явж байгаад одоо ямар хэмжээнд бид тулчаад байна. Тий? Цаашдаа байдал ямраар ирэхийг бол бид нар өнөөдөр хэлж мэдэхгүй байна. Хэлж мэдэхгүй байна. Тийм учраас энэ асуудал бол өнөөдөр гарцаагүй дэлхийн нийтээр анхаарах асуудлын нэг болсон учраас л олон улсын хэрэглэгчийн байгууллагаас энэ сэдвийг одоо дэлхийн нийтэд уриалга болгож гаргаад энэ уриалгын хүрээнд нь дэлхийн бүх улс орнууд нэгдээд тийм ээ энэ ажлыг одоо зохион байгуулж байна. Тэгэхээр энэ бол зөвхөн эхлэл байна тийм ээ. Тэгэхээр энийг цаашдаа улам одоо гүнзгийрүүлж бодлогын хэмжээнд аймаг орон нутг маань ч гэсэн одоо аль ч аймагуудын хувьд аваад үзэхэд манай аймгийн хувьд одоо энэ жил 30 гаруй сая төгрөг тийм эсвэл орон нутгийн хөгжлийн сангаасаа гаргаад бас засаг даргын одоо захирамжаар сая гаруй төгрөг, сая 500 мянган төгрөг гаргаад за тэр одоо хэрэглэгдэхүүнийг аваад бас тодорхой хэмжээний гарын авлага материалыг одоо хэвлүүлээд одоо тэгээд иргэддээ зориулаад бүх багуудад сургалт зохион байгуулах гэж байна. Энэ бол үнэхээр одоо аль ч аймагтай жишгэд бол манайх одоо бас үнэхээр энэ ажилд зөв алхам хийж чадсан. Гагцгүй энийг цаашдаа одоо энэ шинжилгээний үр дүн дээрээ тулгуурлаад бас одоо ямар хэмжээнд явах вэ гэдгийг аймгийн хэмжээнд одоо бас иргэдийн одоо төлөөлөгчд маань анхаарал бодлогын хэмжээнд бас ажил тасралтгүй зохион байгуулаасаа гэж ингэж одоо хэрэглэгчийнхээ өмнөөс хүсэх байна л да. Тэгэлгүй яг хаа дэлхийн нийтээр анхаарал хэлжлээ шүү дээ. За манай одоо энэ био бэлтгэмлийн хяналтын улсын байцаагч Баярмаа ер нь бол зөв дэлгэрүүлээд бас нэг жоохон мэдээлэл өгөөч. Одоо яг антибиотикийн буруу хэрэглээ гэж чухам яриа л байгаа. Гэхдээ яг өөрийн биеинд бодитоогоор илэрхгүй учраас нүдг бас сайн мэдэхгүй явд юм шиг байна. Зүгээр нэг жишээ дутаад ч юм уу те нэг анхаарал болгоомжлын нэг сэдлийн төрхөөр бас нэг зүйлүүд мэдээллүүдийг бас үзэгчтэй өргүүл. За одоо бас бид нар хүнсээрээ тийм ээ антибиотикийг бас хэрэглээд байна. Тэгэхээр антибиотик эмийг сонгохын тулд одоо иргэд маань эмчид үзүүлэхээсээ тий өмнө юм уу одоо антибиотик эмч сонгохоос өмнө эмчтэй тусалж одоо антибиотик мэдрэгийн шинжилгээг өгсөн байх хэвээр манай бүсийн ажиллагаа эмчилгээний төв дээр авдаг байгаа. Тэгэхээр одоо энэ яг энэ нянд одоо ямар антибиотик үйлчилж устгах гэж байгаа юм бэ тийм ээ. Яг тийм учраас антибиотик мэдрэгийн шинжилгээг юуны түрүүнд л эхлээд өгөх хэвээр. Ер нь одоо антибиотикийг буруу хэрэглэснээр бол одоо антибиотикийг одоо тун хэтрүүлэн юм уу эсвэл одоо бага тунгаар юм уу эсвэл богино хугацаанд ч юм уу тийм энэ чинь заасан заалтын дагуу хэрэглэхгүй 23 ширхгийг хэрэглээд ч юм уу халуун буурангууд нь антибиотикаа зогсоох ч юм уу тийм ийм одоо үед бол одоо антибиотик нь ерөөсөө бидний нөгөө ашигтай нянгуудыг устгаад нөгөө мөөгөнцөр тийм бус одоо вирусын бичил битнүүд нь одоо үржих боломж тийм үржих боломжийг үүсгэж байгаа. Тэгснээр одоо нөгөө биеийн тархлаас сулраад бусад гаднаас ирж байгаа зүрийн нян бактерийг болоо дахин одоо өвчлөх юм эрсдэлд тулгарч идэг. Тэгэхээр ерөөсөө антибиотикийг бол одоо маш зөв зохистой хэрэглэх шаардлагатай. Зөвхөн эмчийн зааврын дагуу жороор эмээ сангаас судалт авах хэрэгтэй. Тэгээ төдийлөл бас сайн энийг чи хэрэгжүүлж чадахгүй л байгаа тийм. Тэгэхээр ерөөсөө одоо ер нь шинэ антибиотикийг ер нь бол яг шинэ антибиотикийг одоо нээхэд эмчилгээнд нэвтрүүлэхэд ерөөсөө 7-аас 10 жил болдог гэнэ л дээ. Гэтэл одоо дэлхийн нийтэд ерөөсөө нөгөө нян антибиотик төсвөртэй болох хугацаа нь 2-оос
одоо 6 жилийн хугацаанд л төсвөртэй болоод байгаа. Тэгэхээр бид нар дахиад шинэ юм одоо нээж чадахгүй, дахиад шинэ антибиотик нээж чадахгүй тийм ээ. Одоо энэ төсвөртэй байна гэдэг чи одоо дахиад тийм хүнсээрээ хэрглэж чинь дээр нь антибиотика буруу хэрглээд антибиотикийн буруу хэрэгснээр ингээд нөгөө нянгууд нь ингээд таслалцсан. Нөгөө антибиотика ухаар нөгөө антибиотик нь таслалцсан. Өөр дахиад нэг шинэ антибиотик нээх болж байгаа. Тэгээ нөгөө бүлгүүд ярьсантай 20 гаруй нэр төрлийн бүлэг гэж байгаа. Тэгэхээр одоо нэг антибиотикийг ингэж хэрглэж байгаа тийм үү болоод тийм ээ. Одоо нэг 5 6 шиг хэрглэж болчдөг ч юм эмчийн зааврын дагуу хэрглэхгүйгээр. Гэтэл нөгөө антибиотикийн бүлгийн 2 3 дугаар үеийнх нь тэр бүлэг тэр чигээрээ тэр хүн тасал болох аюултай. Тийм учраас бид нар одоо энэ антибиотикийн нингийн төсвөрчлөлтийн талаар ингээд яригдаа. Олон ч удаа ярьж ин билетлэн, яриаллэн тэгээ бас тэгээ эрүүл мэндийн байгууллагуудын хувьд бол бас одоо эмч нар маань одоо антибиотикийг жороо бичиж эмийн сан маань одоо жор оргич нарт андгаа бас ингээд өргөж чинь 5 дахь өдөр эмийн сангийн жор оргич нар маань одоо бүх антибиотикийг бол жороор олгоно гэсэн юм андгааг тийм бас том ажил шүү тий. Өргөхөөр бид нар одоо бэлтгэсэн байна. Андгаа тангаар өргөсөн хүмүүс ч юм уу тэгээд андгаа тангаар өргөсөн хүмүүс тий байх жишээ нь. Малын эмийн үлдэгдэл гэж нэрээ яг чухам юу хэлээдсэн бэ? Энд дээр нэг жоохон мэдээлэл өгөөд ярьцлагаа өндөрлөе бас цаг нь болсон байна. Ерөнхийдөө мал аж ахуйд антибиотикийг бол нэлээд өргөн гаргах цэцтэй хэрэгжилж байна л да. Тэгээ манай аймгийн хэмжээнд ихтэл одоо 8 малын аптек ажиллаж байна. Тэгээд ер нь малын эмийн зохистой хэрэглээ гэж цааш байх хэрэгтэй байхгүй юу? Бас хүнтэй тийм хүнтэй адилхан. Тухайн мал амтны нас, хүүс одоо биеийн байдалд нь одоо тохирсон хэмжээгээр одоо тэр антибиотикийг тарьж хэрэглэж явах хэрэгтэй. Бас маш өндөр дозоор тариад эсвэл бол тухайн малд одоо өвчнөөс эсрүүцээ тариад өвчнөө шинж тэмдэглэрэнгүүт антибиотик тарихаа болчдөг байхгүй юу? Энэ буцаад нөгөө дасал бий болгож байдаг. Тэгээд тэр нөгөө таслуулсан малын махыг идсэн хүнд антибиотикийн төсвөрлөх чадвар бас өндөр болчдөг байхгүй юу? Тийм учраас одоо сүүлийн баримтаар бол Америкийн нэгдсэн улсад антибиотикийн төсвөртэй нянгаар өвчсөн одоо жилд 23,000 хүн нас орж байгаа гэж байна. Тэгэхээр энэ тал дээр одоо малын зохистой эмийг хэрэглээ бол маш чухал юм аа. Тийм учраас тухайн малдаа одоо тухайн антибиотикийг одоо ямар тунгаар яаж тарих вэ гэдэг эмчийн зааврын дагуу одоо малчд маань авчиж тарьж байхгүй бол энэ маань буцаад хүнийхээ эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөх болчиход байна л да. Энд дээр ингээд нэмэт хэлэхэд бид нар одоо жишээл алтан гэрэл үтэй жишээл малын эмч устай. Биднийг сургуультай оюутан болоод хэлсэд ороход хүний эмчүүл хүнийг л эмчилдэг. Малын эмчүүл хүн төрөлхтнийг эмчилдэгэ гэсэн алдарт үг бичээстэй байдیں۔ Тэгэхээр энэ юу гэсэн үг вэ гэхээр хүн өвдсөн үед үл эмнэлэгт хандна. Тэгвэл малын эмчнэр бол хүнсээр нь дамжуулж хүнийг эмчилдэг юм а гэсэн тэр агуу санаа цаана яваа. Тэгэхээр одоо бид нар бол малыг эмчлэхээ бол эм тарай хэрэглэхээ болоо гэж хэлж байгаа юм биш. Ганцхан тэр хэрэгэлсэн тэр зохистой эмчилгээнийхээ хажуугаар тэр малын биеэс гадагшлах хугацаагаа мөрдөөч. Малын биенээс гадагшсны дараа асуудлыг хийх юм бол одоо хүнсээ хэрэглэх юм бол тэр асуудал байхгүй шүү дээ. Тэгэхээр одоо ингээд бид нар жишээлбэл маш олон сэдвүүд байна л да. Зөвхөн малаараа дамжуулаад одоо жишээлбэл хэвлэл мэдээлэл хүртэл гарч ирсэн. Бид нар цэвэрлэх байгууламжаа барьсны дараа мах эцгээ. Энэ юу гэсэн үг вэ гэхээр тэр туулын усыг ууж байгаа малын мах ямар юм явж байна гэдэг чинь бас л аимшиг. Тэгэхээр бид нар бол бас үйлдвэрийн хот. Хангалтын голын усанд юу урсаж байгааг тэгтээ бас гаргаад ирчихсэн юм аа. Цагаан тоос яаж нөлөөлөд байгаа. Гэх мэтчдэнгийн бид нар хэрвээ өнөөр хийх юм бол маш олон ажлууд байгаамаа. Тэгэхээр энэ орон нутгийн тэгээ бас манай Эрдэнэ хотоос бол боломжтой хот. Тэгэхээр энэ сайхан том боломжтой хотын мэрэгчлэнгүүд бид нар сэтгэж хийхгүй бол өшөө энэ сэтгэж хийх юм бэ гэдгийг бас мэрэгчлэнгүүд сандаж хэлмээр байгаа. Тэгээ энэ дээр бас манай эрүүл мэндийн газрынхан бас хамтарч ажиллавал маш их таатай байх. За баярлалаа. Ингээд дэлхийн антибиотикийн эсрэг мэдээллийн 7 хоног гэсэн сэдвийн дор бид ярилцлага өрнүүллээ. Иргэддээ үзэгчдээ маш хэрэгтэй мэдээллийг яг энэ цаг үеэ олсон үйл ажиллагаагаар дамжуулан хүргэлээ гэж ойлгож байна. Тэгээд анхаарлаа хандуулан үзсэн та бүхэнд баярлалаа. Урилгыг хүлээн авч хүрэлцэн ирж мэдээлэл одоо өгсөн та бүхэнд баярлалаа. Эх 7 хоногт иргэд уулзъя. Анхаарлаа хандуулсан үзэгчдэнд баярлалаа. Баяртай.